Органик биш хэмээн сорилынхон 31-ээс 40-р тест 2-р хэсгийн тестүүдийн тайлбарыг хүргье. Төмрийн хүдэр төмрийн хүдэрдэг цахиурын оксидыг зайлуулах зорилгоор ашигладаг бодисыг төмрийн үйлдвэрт төмрийн хүдэрдэг цахиурын оксидыг зайлуулахын тулд энэ дээр юуг нэмж өгдөг вэ гэхээр шухан чулууг нэмдэг шүү дээ. Тэгэхээр кальцийн карбонат чинь энэ өндөр температурт бол 850-аас 1100 градусын температурт бол задраад 1100 градусын температурт задраад кальцийн оксид дээр нэмэх нь CaO2 бол үүсгдэгтэй. За үйлсэн кальцийн оксид нь бол суурийн оксид учраас хүчлийн оксидтай оролт хараад кальци силициум АО3 гэдэг одоо ийм хайлмал шаарыг үүсгдэг. Энэ шаар нь бол нэгт багтаа учраас энэ доороо байна. За хайлмал шаар нь нэгт багтаа учраас дээрээ байна шүү дээ. Төмөр нь бол доороо нэгт ихтэй учраас хүн төмөр нь доороо байна. За ингээд хариулт байжээ. За дараагийн тест нь шухан чулуу нь хүчлэг борооны нөлөөгөөр амархан илэгддэг. Энэхүү урвалыг зөв илэрхийлсэн урвал аль вэ гэхээр энэ байна. Кальцийн карбонат нь хүчлэг бороо хүчлэг бодисын нөлөө карбонатууд ер нь бол хүчилд уусдаг шүү дээ. За тийм учраас энэ урвал бол зөв байна. За энэ одоо тестийн хариултууд бол хаана гэдэг вэ гэхээр энэ одоо сурах бичгийн 10 дугаар ангийн сурах бичгийн за энэ байна тий. За энэ урвалыг л ерөөхдөө нь асуусан байна. Ерөөсө шухан чулууны дутагдaltaй тал нь бол хүчил тесвэргүй байдаг. Иймд эртний түүхэн дурсгалт барилга байгууламж хүчлэг борооны нөлөөгөөр бол ингэж эвлэгдсэн байдаг. Энэ нь барилга байгууламжийн гадаад цэслийн шухан чулууны наалгадах кальцийн карбонат хүчлэлтэй урвалд орж давас ба ус үүсгэнтэй холбоотой. Энэ үед явагдах урвал нь энэ байна гэд кальцийн карбонат дээр нэмэх нь хүчлийн уусмал тэнцүү, кальцийн 2 нэмхийн уусмал дээр нэмэх нь CaO2-ийн хий дээр нэмэх нь ус гэдэг ийм бүтээгдэхүүн үүсгэж байгаа. Энэхүү урвалаас бол бид бүхэн харж болно. Ингээд 32 дугаар тестийн бол хариулт нь зөв байж B яагаад биш вэ гэхээр энэ шухан чулуу чинь ихэнх хувь нь кальцийн карбонат бүрдүүлдэг шүү дээ. Тийм учраас кальцийн сульфид бол биш. Энэ дээр бол кальцийн карбонат бол энэ бол зүгээр гидрокарбонат үүсгдэг урвал байна. За энэ бол кальцийн гидрокарбонат задардаг урвал байна. Тэгэхээр биш гэсэн үг. За 33 дугаар тестэн дээр бол юу гэж өгсөн байна вэ гэхээр 22 градус гинэ. За температур нэг нь бол 22 градусын температурт. За P1 нь энэ бол даралт 1, даралт 2 тоо тэнцүү юм байна. Даралт тогтмол үеийн одоо температур бол эзлэгүүний хамаарлыг. За 22 градуст 1 атмосфер даралтаар 254 литр гелий хийх гэж байгаа байхгүй. Тэгэхээр эзлэгүүн нэг тэнцүү 254 литр гелийг хийн хасах 197 градус температуртай хүртэл хөргсөн гинэ. Тэгэхээр T2 нь бол хэттэй гэхээр хасах 197 градус температур хүртэл хөргөхөд эзлэгүүн нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр B2-ыг ална гэсэн үг. За тэгэхээр даралт энэ бол даралт тогтмол үеийн хийн нэгдсэн биштэглээс гаргасан бодлого байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд энэ бол хаана байдаг бодлого вэ гэхээр энэ бол багшийн номон дээр байдаг бодлого багш байна. За тэгээд энэ дээр бол нөгөө хийн нэгдсэн үеийн биштэглийг ботхоор P1-ийг үржих нь V1-ийг хуваах нь T1 тэнцүү P2-ыг үржих нь V2 хуваах нь T2 гэсэн юм бодлого байдаг. За тэр одоо бодлоготой бол ерөнхийдөө төстэй. Тэгэхээр тэр бодлогоноос даралт нь тогтмол байгаа учраас P1-ийг бол P2-т тэнцвүүлээд ингээд бол бодчихвол боломж байна. За энэ багшийн номны хаана гэдэг вэ гэхээр химийн эзэн 65 дугаар утсан дээр байна. За 65 дугаар утсан дээр тийм байна. Тэгэхээр 986 юм байна л да. Даралт тогтмол гэж байгаа учраас даралт өөрчлөгдөхгүй тогтмол үед температур эзлэгүүний харилцан хамаарлыг илэрхийлдэг шаардлын хуулийг бол олж болно.
болно гэж. Тэгэхээр одоо эндээс бол ямар томьёо гэдэг вэ гэхээр P1-ийг үржих нь V1-ийг хуваах нь T1, P2-ыг үржих нь V2 хуваах нь T2 гээд дарал тогтмолж байгаа учраас P1 нь P2-тай тэнцүү болохоор нэр хураагдаад эндээс V2-ийг болохдоо V1-ийг үржих нь T2-ыг хуваах нь T1 гэсэн үг юм байна. Тэгэхээр V1 нь бол 254 литр үржих нь 295 килон болон T2-ны том T1-ийг болохдоо том T1-ийг болохдоо 22 градус температурт за тэгэхээр 273 дээрээ 22-аа нэмчих. Тэгэхээр 295 килон бол. Энэ дээр бол T2-аа болохдоо 273 дээр нэмэх нь асах 197 гэсэн үг. Тэгэхээр эндээс энийг хасахаар 76 килон. За ингэхээр энд бол 295 килоныг хуваах нь 76 килон гээд энэ нэг юм байна. За энэ хоёр юм байна. За ингэ бодсон чинь 986 литр болно гэсэн үг юм байна. За дараагийн бодлого. Автомашинд зарчигчийг гэмтгээс хамгаалсан аюулгын дээрийг сойрлуулсан байдаг. Дэрэнд натрийн хаасыг төмрийн оксид байх бөгөөд дөргөлтийн үед хоорондоо уруулдарч азот үүсгэн дээр хийлэгддэг. 25 градус температурт ийм даралтай 75 литр азот үүсгэхийн тулд 9 г натрийн азид шаардлагатай вэ гэсэн юм. За 34 дугаар бодлогыг батлахын тулд биднэрт урлагийн тэгштэл бол хэрэгтэй. За эхний ээлжинд бол хийн нэгдсэн урлагийн тэгштгэлээсээ юугаа олно? 0.5 олно. За тэгэхээр 25 градус гэж. За жижигтэй тэнцүү 25 градус. Жижигтэй мэдэгдэж байгаа нөхцөл томтыг болохдоо 273 дээр жижигтэйг нэмэхээр 273 дээрээ 25-аа нэмэхээр 298 килон болно. За дараа нь даралт нь бол 745 мм мөнгөн усны багна юм байна. За энийг паскал руу шилжүүлнэ. За 760 мм мөнгөн усны багна. Энэ нөгөө даралтын нэгжин шилжүүлэх хэрэгтэй нэг юм байдаг шүү дээ. 1 атмосфер чинь 101,325 паскалтай 101,325 килопаскалтай 760 мм мөнгөн усны багантай тэнцүү. Тэгэхээр одоо би энэ атмосфер руу шилжүүлэх гэж байгаа учраас энэ хоёроо сонгоод авчихна. Тэгэхээр 101,325 паскал гэдэг бол 760 мм мөнгөн усны багантай тэнцүү юм бол 745 мм мөнгөн усны баган нь бол хэдэн паскалтай тэнцүү вэ гээд ингээд x олсон чинь хэд гарлаа. Тэгэхээр 94,325,16 паскал байсан байна. За даралт бол шилжүүлэгдсэн, температур бол шилжүүлэгдлээ. За ингээд эзлэх нь бол хэд гэсэн бэ гэхээр 75 литр гинэ. За энийг метр куб руу шилжүүлэх хэрэгтэй. За 1 метр куб бол 1000 литртэй тэнцүү юм бол 75 литр нь хэдтэй тэнцүү вэ гэхээр x тэнцүү 0,75 одоо юу гарах вэ гэвэл метр куб гарна. За энэ бол юу вэ гэхээр азот үүсгэхийн тулд гэж байгаа учраас энэ азотыг бол 75 литр азот гэсэн учраас азотын молийн тоог олохын тулд PV тэнцүү nRT-ийг хийн тэгшгэлээсээ N-ийг болохдоо PV-г хуваах нь RT-д орно тий.
Даралт нь бол энэ байна тий. Даралт нь аль вүлээ? Энийг орлуулахаар болсон шүү дээ. Даралтын оронд энийг, эзэлхүүний оронд энийг, температурын оронд энийг. За даралт нь бол 94325 зууны 16 паскалыг үржих нь эзэлхүүн нь 0.75 хуваах нь 8,314 жоул үржих. Моль асганы үржих нь кило, асганы үржих нь температур нь 298 кг ингээд бодсон чи энэ хэд гарсан бэ гэхээр 3 моль одоо азот гарч байна. За одоо нөгөө урвалаа бичнэ. 6 натрийн яг энэ ургал дээр шууд бодсон ч болно шүү дээ. Энэ дээрээ тавиад 3 натрийн 2-оо 3 дээр нэмэх нь 2 бэрэм хатуу нэмэх нь азот гэдэг урвал. За тэгэхээр энэ бол 3 моль юм байна. За моль гэхээр өмнөх коэффициент буюу энд 1 моль байна. За энд бол хэдэн грамм хэрэгтэй вэ гэсэн учраас энэний молийг олохдоо 6-г үржих нь 23 дээр нэмэх нь азотын 14-ийг үржих нь 3 гэхээр энэний одоо молийн масс нь 390 грамм гарч байна. За тэгэл харгалзаа барбац. X грамм натрийн 3 чинь яасан бэ гэхээр 3 моль азотыг бол үүсгдэг юм аа. Тэгвэл 390 грамм одоо натрийн 3 чинь 1 моль натрийн азотыг бол үүсгдэг. Ингээд X тэнцүү хэд гарсан бэ гэхээр 130 грамм натрийн азид буюу натрийн N3-ыг үүсгэсэн гээд ингээд энэний хариулт нь 34 бол байжээ. Контактын процессор хүрхийн хүрчлийг үйлдвэрлэх шатуудыг харуулж шат тус бүрийн гарцыг сунны харуулсан бол 2.5 кг хүхрээс 2 кг хүрхийн хүртэл үүсгэх. За энийг хялбараар бодох. Энэ бол маш хялбар арга байна. За тэгэхээр энэ дээр бол хөхрийн диоксид яг ийм шат дараалсан хувьтай урвалыг бодохдоо энэ ер нь бол хялбараар яаж бодох вэ гэж бодно. 32 граммаас энэ дандаа нэгийг харьцах 1 моль харьцаатай явагдаж штэ. Тэгэхээр айгүй муухай очсон учраас дахиад нэг хэвтийг бичээдэг. За ингэсэн байна. Дандаа хэдэн моль гэсэн бэ гэхээр 1 моль гэсэн байхгүй юу? Тий. Ямар урвал байсан бэ гэхээр S байж. S-а 2 үсч. Тэгээд S-а 3 үсч. Тэгээд H2-S-а 4 үсч. За энэ урвалууд нь бол S дээр A2-ыг нэмээд SA2, SA2 нь A2-т оролт ороод SA3. За SA3 нь өстэй оролт ороод H2, SA4 гэсэн ийм 3 шатны урвал бичсэн байна шүү дээ. За тэгэхээр энд бол хэд байсан бэ гэхээр 2.5 кг гэдэг бол 2500 г гэсэн 32 г тий. Энэ дандаа нэгийг харьцах нэг очиж шууд энэнийг олчиж болно. Энэ доор нь 98 г шүү дээ молийн масс нь тий. За тэгэл 2.5 кг хөрчин x грамм H2 SA4-тэй тэнцүү юм аа. Тэгвэл 32 г хөрчин 98 г-тай тэнцүүгээд x тэнцүү хэд болсон бэ гэхээр онол ёсоор бол 7656 кг одоо H2 SA4 үүсэхтэй гэж 100% гарцсан байхгүй. За гэтэл энэ нэгдүгээр урвалын гарц нь хэд гэсэн бэ гэхээр нэгдүгээр урвалын гарц нь 80 үүссэн байхгүй. Тий. Нэгдүгээр урвалын гарц нь хэд гэж юм? 80 байхгүй. Тэгэхээр энийг 7656-гаа 80% гарц учраас 0.8-аар 2-р урвалын гарц нь бас 0.8, 3-р урвалын гарц нь 100 юм чинь нэгээр үржүүл. Ингээд 4.9 кг H2-ээс 4. Эсвэл бүр одоо энэ дээр тавьж байгаа батсан ч болно. Тэгэхээр яг хугацаа их орно л доо. 2.5-аас хэдэн моль үүссэн бэ? Энэ дээр тавьж байгаа. Эндээс хэд үүссэн бэ? Энэ дээр тавьж байгаа. Байж байгаа. Эхлээд энэ үүснээ гаргаад энэ 100 юм бол 80% нь хэдвэ гээд осноо энэ дээр тавиад тэгэхээр эндээс өөд энийг олоод энэ олсон 100 юм бол 80% нь хэдвэ гээд 80% энэ дээр тавиад энийг олсон ч болно.
Тэгэхээр ер нь бол яг ийм хэлбэрийн бодлого бол хэлбэр аргаар бодохын тулд нэгийг харьцах нэг байвал ингэж бодно. Хэрвээ энэ дээр S 2 ч юм уу байсан бол одоо бас асуудал үүсч эхлэх учраас урлагийн тэгтгэлээ бичээд бодвол арай алдаа багтаа гарах магадaltaй. Ингээд аль хариултын зүг байсан бэ гэхээр 35-ын B гэж. Хиймж өрөөний нөхцөлд азотын хэсэг хэмжээний устөрөгчтэй оролт оруулсан. За юуг юутай оролт оруулсан бэ гэхээр азотыг устөрөгчтэй оролт оруулжээ. За урлагийн дүнд бол NH3 гэдэг хий үүсч. За тэгсэн чинь аммиакийн 15 ердөө азотын 15% нь уралд орсон гинэ. За 2 дециметр куб ч уул нь бол 100 баггүй юу? Энэний чинь 15% нь уралд орсон гэдэг байна. Тэгэхээр эн чинь хэд болох вэ гэвэл x тэнцүү 0.3 ч юм уу 0.3 дециметр куб бол азот яасан бэ гэхээр уралд оржээ. За тэгвэл одоо энэнийхээ дээр 0.3 дециметр куб байна. За тэгээд өрөөний нөхцөл гэсэн учраас хийм айлын эзлэх хүн 24 дециметр кубыг үржих нь айл асах нэг. За хичнээн грамм аммиак үүссэн x грамм 2-ыг үржих нь 14 дээр нэмэх нь 3 гээд 2 бол энэ хоёрыг хоёуланг нь үржүүлж өгөх ёстой учраас хаалтанд хийе бодчихвол арай алдаа багтаа гарна. Алдаагүй гарна гэсэн үг. 0.3 дециметр куб азот чинь x грамм NH3-ыг үүсгэх юм бол 24 дециметр куб азот чинь 34 грамм NH3-ыг үүсгдэг. Ингээд x тэнцвэрийг тавьсан гэхээр 36-гийн 0.425 гарсан байна. 425 грамм NH3 үүсчээ. Ингээд 36-гийн C хариулт болцсон байжээ. За 37 металл боловсруулах пирометаллургийн аргад ангижруулагчаар алийг нь хэрэглэж болохгүй вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ дээр бол тайлбар нь бол байж байна. За нүүрс дөрөгч бол хамгийн түгээмэл ангижруулагчийн бол жишээ юм аа. Тэгээд жишээ нь ширэмний үйлдвэрлэлд бол төмрийн оксидыг нүүрс дөрөгчөөр ангижруулахаар феррум дээр нэмэх нь CO2. Гэхдээ эхлээ хвчлэн бол төмрийн оксидыг бол хэрэглэдэг тийм ээ. За ингэж бол үүсгэдэг. За нүүрс дөрөгчийн дутуу эсэл маш сайн ангижуулагч юм аа. За тэгэхээр энэ бол алийг хэрэглэж болохгүй гэхээр энийг бол хэрэглэж болж байна. Энийг бол хэрэглэнэ. Домын зууханд угаасаа домын зуухнаас төмрийг гаргаа авахдаа бол феррум дээр нэмэх нь ингэж хэрэглэдэг ялаа. Төмрийн 3 валент оксидоос ингэж гаргаж авдаг ялаа. Тэгэхээр энэ бол бас мөн байж болж байна. Ангижуулагчаар хэрэглэж болж байна. Устөрөгч нь гент бол вольфрам зэрэг металл гаргахад ашигладаг гэдэг. Устөрөгчийн ер нь бол сэ оксидоос устөрөгчөөр ангижуулах замаар бол сийг бол гарган авах бол боломжтой байдаг. За тийм учраас ашиглагддаг нь энэ. Хүчил дөрөгчийн зөв хариулт. Хүчил дөрөгч нь өөрөө эсэлдүүлэгч байсан. Ангижуулагч бодисд хүчил дөрөгч нэмбэл металл цэвэрших биш харин эсэргээрээ эсэлдэнэ. Магний, титан зэрэг идэвхтэй металлыг гаргаж авахд хүчтэй ангижуулагчаар хэрэглэдэг гэхээр хэрэгжилж болдоггүй нь D хариулт нь байсан байна. За дараагийн тест рүү оръё. Магний хлоридын хайрцаглагын гүйдэл нэвтрүүлэхэд за магний хлор 2-ын химийн томыг бичиж. За энэ хайлмал гэхээр хатуу байсан юмыг температурыг нэгсээд халаагаад тэгээд магний 2 нэмэх шингэн дээр нэмэх нь 2 хлорын хасгын шингэн болгодог гэсэн. За тэгээд анод энэ бол хайлмалын электролиз үнтэй цахилгаан хөгжиж хүчээр явуулдаг гэсэн үг шүү дээ. Анод болон катод гэсэн хоёр хэсэгтэй. За анод гэдэг нь өөрөө ямар электролизийн үед бол анод бол нэмэх цэнэгтэй учраас хасах цэнэгтэй жижиг хэсэг ирж суугаад хлор Т болоод 2 электроныг алдаж эсэлтнэ. Анод өөрөө сөрөг тэмдэгтэй учраас магний 2 нэмэх чинь Т болоод тэгээд 2 электроныг бол авдаг. За ингээ 2 2 гэдэг 2-т 2 дуваагдаад 1 1 гээд тэгэхээр магний дээр эсэлтгүүн хэм буурах үед бид нар ангижих хуралд ороод эсэлтүүлэгч болж байна. Эсэлтгүүн хэм ихсэх үед бодно л эсэлтэх хуралд ороод ангижуулагч болж байна гэж үздэг. Тэгэхээр магний нэмэх 2 байснаа Т болж ангижирна. Энэ нөгөө 2 нэмэх нь дээр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл магний 2 энэ баггүй. Магний 2 нэмэх байснаа Т болсон. Энэ Т гэдэг нь ингээд дээшээ гүйчих. Тэгэхээр 2 нэмэх тэгэхээр ангижрах гээд
38 бол A хариултын зөв байжээ. За дараах элементүүдийн атомын радиус өсөх дараалал байрлуулна. Тэгэхээр үеийн дагуу зүүнээс ингээд баруун тийш цөмийн цэнийг нэмэгдснээр электроныг татах хүч өсөж атомын радиус бол үеийн дагуу хойшлох тусам буурна гэж үздэг. За бүлгийн дагуу дээрээс ингээд доошлох тусмаа атомын радиус бол нэмэгддэг. Яагаад гэвэл давхраа өсдөг учраас давхрааны тоо өснө гэдэг бол атомын радиус бол өсөх шалтгаан болно. За ботоор хөгжилтөрөгч хоёулаа 2 дугаар үед байрладаг. Ботоор нь баруун талд байгаад бол хөгжилтөрөгчийн атомын радиус ихтэй. За ингээд зөв хариулт нь ботоор хөгжилтөрөгч хөхөр сэлэн. Энэ нөгөө хөгжилтөрөгч хөхөр сэлэн гэхээр давхраа нь өсөж байгаа байхгүй. Тэгэхээр хамрын их нь бол сэлэн байгаа байхгүй. Тэгэхээр сэлэнтэй хариулт энэ байна, энэ байна, энэ байна. За гэтэл энэ хөгжилтөрөгч бол хөхрийн энд орох ёстой шүү дээ. Тэгэхээр энэ биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 39 бол аль нь 9 бэ гэхээр A хариулт нь зөв байна. Яагаад гэвэл ботоор бол дээрээ байгаа учраас давхраа зүйтэй учраас ер нь бол атомын радиус багтаа гэсэн үг. Хамгийн бага гэсэн үг байна. Ингээд A хариулт. За 40-т нь элементийн иончлалын энергийн утгууд өгөгдсөн байна. За энэ аль бүлэгт байрласан бэ гэж. За энэ бол 578. Ойролцоогоор 2.1 хэд дахин дахиад 1.1 хэд дахин өссөн. Тэгснээр энэ 3-аас 4 рүү огцсон бол нэмэгдэж байна те. За энэ бол яасан бэ гэхээр ойролцоогоор 4 дахин өссөн ба шүү. Тэгэхээр энэ бол дотоод давхрааны электроныг алдсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол эхний 3 давхраа нь гадаад давхраанд байсан гэсэн үг. Тэгээд энэ дотоод давхраанаас электрон алдах болоод ирэнгүүт цөмтөөгөө хайрхан байгаа учраас таталцлын хүч нь их байгаад 13 дугаар бүлэг буюу 3-ын А бүлэгт байрладаг. Энэ бол аль гэсэн бэхээр 3-аас 4 рүү огцон өснө гэдэг бол энэ элемент 3 дугаар бүлгийн элемент байна гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. За ингээд 40A байсан байна. За 2 дугаар хэсэг бол карбонаттай холбоотой ийм тест байна. За давсны хүчлийн грамм юун дээр нэмсэн байна. За бүгдээрээ эхлээд урвалын тэгшлэлүүд бол бичиж үзье. За давсны хүчлийн усмал дээр юуг нэмсэн бэ гэхээр давсны хүчлийн томьёо бол юу гэдэг вэ гэхээр хаашуулаар гэдэгтэй. За энэ дээр юуг нэмсэн бэ гэхээр кальцийн карбонатыг нэмсэн. За тэгсэн чи юу өссөн бэ гэхээр кальцийн хлорид дээр нэмэх нь CH2-ийн хий дээр нэмэх нь H2O өссөн байна. За давсны хүчлийн эцэсхүн нь болохоор 25 мл усмал дээр 2 г кальцийн карбонатыг нэмсэн байна те. За тэгээд энэ нэгдүгээрх нь юу гэсэн байна тэрийг нь яхаа марчиж. За урвалын тэгшлэл биш тэнцвүүлээд их бодисын коэффициентууд их бодисуудын өмнөх коэффициентуудын нийлбэр буюу A-г олохдоо энд 2 байна, энд 1-ийн тоо бичих байгаа. 2 дээр 1-ийг нэмээд 3 буюу A тэнцүү 3 байжээ. За бүтээгдэхүүн бодисуудын өмнөх коэффициентуудын нийлбэр гэхээр 1-ийн тоо бичих байгаа ш 1 1 1. Ингээд 1 2 3 байгаа учраас B тэнцүү 3 гэдгийг дуулж батгах хэрэгтэй байжээ. За дараа нь кальцийн карбонатын мойлын тоо болоо гэж. За 3 дахь нь энэ кальцийн CH3-ын мойлын тоо болохдоо массыг нь мойлын масс нь масс нь бол 2 г байна. Мойлын масс нь 100 г мойл байна. Ингээд 0.2 мойл боллоо. За тэгэхээр C таслал D-ийн хиттэй тэнцүү гэхээр 0.2 тоо тэнцүү. За дөрөвдөх нь кальцийн карбонатын мойлын тоо олцсон. Урал давсан острогчийн хлоридын мойлын тоо болохдоо энэ дээр бол 0.2 мойл. Энд өмнөх коэффициент буюу 1 мойл. 1 мойл. За энд X мойл олъё. Доор нь 2 мойл. Харгалзаа пропорц 2 нь 1-тэй тэнцүү бол X нь 0.2 тоо. За X мойл H-ыг авахад 0.2 мойл кальцийн карбонат бол зэрэгцэж уралд оржээ. За тэгвэл 2 мойл H-ыг авахад 1 мойл кальцийн карбонаттай уралд орно гээд X тэнцүү 0.4 мойл гээд тэгээд энэ F үржих нь харьяа хасах 2 буюу 4-ийг үржих нь харьяа хасах 2 буюу F нь 4-тэй тэнцүү байсан гэсэн үг. F нь 4-тэй тэнцүү. За 5 дахь нь юу гэсэн бэ гэхээр давсны хүчлийн мойлын концентрацийг олох гэхээр
C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёо байдаг шүү дээ. N нь бол 0.1, N-ийг бол 0.4 моль гэд олчлоо. За 0.4 молийг хуваах нь энэ биш. За энийг 1000-д хуваагаад литр рүү шилжүүлнэ. 1 литртэй тэнцүүгээд 0.25 литр болно шүү дээ. Тэгэхээр 0.25 литртэй байхаар CH болоор тэнцүү хэттэй тэнцүү болох лээ. Тэрийг тэрэнд байхаар 1.6 моль гарт юм байна. Тэгэхээр G таслал E чинь 1.6 гэдгийг бүгдээрээ дуулж бодох ёстой ажээ. За 2-ын 2 дугаар хэсгийг. За давсны хүчлийн уусмал дээр 2 г кальций 2-ын 1 байна шүү дээ. За азот ба хөхрийн нэгдлийн тухай авсан байна. Литий нитридийн гидролизоор үүсгэхийн дугаар гэж байгаа байхгүй. Тэгэхээр литий нитрид гэхээр нэгдүгээр тест нь ингэсэн байна. Литий 3N дээр гидролиз гэдэг нь бусдын оролт орохыг хэлээд за эндээс бол юу үүсэх вэ гэвэл литий OH-тай нийлээд тэгээд NH3 болчихно гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр литий OH дээр нэмэх нь NH3 болно. Тэгээд энд 3-ыг тавиад урвал тэнцэн E тэнцүү 6 буюу NH3 дайжээ. Энэ бол N гэсэн үг шүү дээ. За 2 дугаарт нь ингэсэн байна. Перитийн шаталтаар үүсэх. Перит гэхээр перумээс 2, шат нь гэхээр O2-т оролдороод перум 2O3 дээр нэмэх нь SO2 үүсдэг. За энд 8-ыг тавиад энд 2-ыг тавиад энд за энэ тэнцвүүлэх асуудлыг бол өөртөө шийдэж учраас B тэнцүү SO2 чи хаана 2 гэсэн үг юм байна. Нэг юм уу? Нэг биш дээ. SO2 чи 1, SO3-ыг харчих. B тэнцүү 1 байсан байна. Дараагийнх нь агаар мандалд SO2-оос SO3 үүсэх хурлын катализатор болдог хийн дугаар. За тэгэхээр энд бол SO2-оос SO3 үүсгэж байгаа энэ хүү хийн катализатор нь бол NO болдог. За энийг бол хаанаас харж болох вэ гэвэл 11-р ангийн сурах бичгийн хаан хөхөр сульфур гэсэн хэсэг дээр очиж үзнэ гэсэн үг. За хөхөртэй хэсэг дээр бол энэ дээр бид нарт бол тааралдах хэвээр. За хөхөр энэ байна. За дараа биш энэ чинь нэр 10-р анги дээр байдаг шүү дээ. Тий, энэ дээр биш юм байна. За 10-р анги руу би 10-ыг энэ дээр бас шүү дээ. За харъя да. Энэ чинь нөгөө юун дээр байдаг байхгүй шухан чулууны хэрэглэн дээр байдаг байхгүй. За тэгэхээр номоо л уншил гэсэн үг юм байна. За ячаараа. Энд байхгүй болж таарлаа шүү баларлаа. Чи юун дээр юуг нэмэх гээд байгаа вэ? Тий. За. За хөхөртэй хэсгээр уулан байдаг л энэ байна. Эсвэл түрүүн зөвл юм хайсан байна л. Энэ ордоо азотын 4 оксид агарын хөхрийн 4 оксидоос бол үүсэх хурлын катализатор болдог гинэ. Азотын 4 оксид агаар дахь хөхрийн 4 оксидоос хөхрийн 6 оксид үүсэх хурлын катализатор болдог. Тэгэхээр NO2 дээр SO2-ыг нэмэхээр юу үүсэх вэ гэвэл NO2 дээр SO2-ыг нэмэхээр NO2 тэгэхээр SO3 дээр нэмэх нь NO болно. Үүсэн азотын 2 оксид нь агаарт хүчил төрөгчтэй эзэлдэж дахин одоо NO2-ыг үүсгдэг учраас дээр хуруулын одоо катализатор болтгоо гэж байна. Тэгэхээр энийг л асуугаад байна. Тэгэхээр азотын хэд оксид байх нь NO2 болж таарлаа. Тэгэхээр C тэнцүү хэд болно гэсэн үг лээ. NO2 гэж алга шүү дээ. 8 юм байна. C тэнцүү 8. Тий. За тэгэхээр саяныхаа урвалыг бол бид нар тогтоох шаардлага бол үүслээ. За энэ урвал дээр бол
яасан бэ гэхээр агаар мандалдах одоо явагдаж байгаа оруулыг бол бид нарт бол харуулсан байна шүү дээ. ESA2 үхрийн 4 оксидоос энэ оруулыг л асууад. Үхрийн 4 оксидтай орол гэхээр тэгэхээр аль нь байсан бэ гэхээр ESA2-оос ESA3 өсөх оруулын катализатор гэхээр юу нэлээ 3 дахь нь юм байна. За 3 дугаарт нь ESA2, NO2, ESA3 нэмэх нь NO гэсэн оруулын үед тэгэхээр D тэнцүү C тэнцүү 8 болж тарлаа. За дөрөвт нь контактын процессын үед D бодис нь 2 шатаас үүсгэн хүчин хүчилтэй хувирдаг. Эхлээд D бодис нь концентрацтай хүчин хүчилтэй хувиралд орж E бодисыг үүсгэдэг. За D нь бол хэдтэй тэнцүү байсан бэ гэхээр хоёртой ESA3 чинь яадаг вэ гэхээр H2 ESA4-тэй оруулалт ороод алюм буюу H2 ES2 хотлоо үүсгдэг. Өөрөлдвөл D тэнцүү 2 буюу ESA3 байсан байна. E бол хүчин хүчилтэй хувиралд орж E гэдэг нь алюм буюу D4 байсан байна. За 5 дахь нь магний нитратыг халааж задлахад хүчлэг шин чанартай. За 2 дугаар бүлгийн металлын нитратууд задрахаараа металлын оксид дээр нэмэх нь NO2 дээр нэмэх нь O2 гэсэн юм бүтээгдэхүүнийг үүсгэдэг. За ингээд 6 дахь нь тэгэхээр хүчлэг шин чанартай гэхээр энэ хүчил төгсчин саарм гэх байхгүй. Хүчлийн шинж үзүүлэхгүй, суурийн шинж үзүүлэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр F тэнцүү NO2 гэхээр чинь дахиад 8 болж таарлаа. Байж болно ш давхцсан. Нэгээс олон удаа давтагдж болно гэсэн шүү дээ. За автомашины каталитик хөрвч дотор нүүрсдэгчийн CO2-той оролд орж CO2 үүсгдэг. Уруул гэхээр чинь 7 дахь нь илүү. 6 дахь нь ч юм уу. 6 дахь нь болохоор CO дээр нэмэх нь NO тэнцүү CO2 дээр нэмэх нь азот үүсгдэг орол байна. Ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр G тэнцүү 7 ээж. G тэнцүү 7. Лабораторид аммоний хлоридыг за энэ дээр биччихье. Аммоний хлоридыг NH4 хлоридыг натрийн нитрит гэхээр натрийн N2-оор үйлчлээд тэгээд энэ дээрс бол азотыг гаргаж аваад натрийн хлорид дээр нэмэх нь ус гэдэг юм бүтээгдэхүүнийг үүсгэдэг. За ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр H тэнцүү 5 гэдэг хариулт нь зөв байжээ. За 2-ын 3 дугаар тест бол яасан бэ гэхээр холимог дахь төмрийн массын хувийг олоо гэж 10 г ямар ч зайгүй бичсэн байна тий. За цөмөр ба зэсийн холимог дээр илүү завсны хүчлэг юмсан гинэ. За юуны холимог байсан бэ гэхээр төмөр болон зэсийн холимог байсан. Тэгчээ яалаа 10 г мастай энэ хоёрын нийлбэр нь 10 г. За энэ дээр давсны хүчлэлтэй уралд оруулсан нэмэх нь аашлаар. За ингээд зэс бол нөгөө идэвхий игнэнд давсны хүчлэлтэй бол ордгоо юм байна. Төмөр бол идэвхий игнэнд урд байрлаж байгаа учраас давсны хүчлэлтэй идэвхтэй металл учраас давсны хүчлэлтэй уралд ороод 224 литр хий ялгаруулсан. Тэгэхээр стандарт нөхцөл гэсэн учраас би энэ дээр 24.8 дм3 үржин мал асах нэг. За ингээд юу гэж асуусан бэ гэхээр холимог дахь төмрийн массын хувийг олох гэсэн учраас энд x грамм, энд 56 грамм дахиад x грамм төмөр чинь яасан бэ гэхээр 224 литр өстрөгчийг бол үүсгэх юм бол 56 грамм төмөр чинь яасан бэ гэхээр 24.8 дм3 үржин мал асах нэг энэ мал байгаа. Тэгээ x тэнцүү хэд гарсан бэ гэхээр төмрийн масс нь бол 5.6 грамм гарсан байна. Шууд ингэж гарна гэж үү? Хэвийн нөхцөл юм уу, стандарт нөхцөл юм уу гэж одоо. Стандарт нөхцөлийг чи хэвийн нөхцлөөр батсан чи харин гарсан ах юм. За 224-ээр бодлоо. За 224-ээр нь бодъё л 24.8 харна.
За тэгсэн чинь 56-г үржих нь 224-ийг хуваах нь 24.8 тэнцүү 558 гарсан байна. За A-ийн юу гэсэн мөлий? Холимогдох ялгарсан хийг нэрлэж явагдсан урлагийн тэгштгэлийг сонгоно гэсэн чинь ялгарсан хийн A тэнцүү зүйтэй 3 биш шүү дээ. A тэнцүү 3 байсан байна. Энэ шүү дээ. A тэнцүү 3 байж. За энэ хэвийн нөхцлөөр бодвол харин таарж байгаа юм байна. Эсвэл үлдэгдэл шатавал хэдэн грамм эсвэл холимогдох төмрийн массыг бол хэвийн нөхцлөөр бодчих. За хэвийн нөхцөл өгсөн гэд. Тэгэхээр чи нөгөө хариутай таарахгүй болчиход байна л да. Тэгэхээр за эсвэл стандарт нөхцөлтгөр нөгөө тэгэхээр хариугаа зөөрнө л гэсэн үг л дээ. Тэгэхээр стандарт нөхцөл бол стандарт нөхцөл шүү дээ. Нэг өөрчлөлт авах юм байсан. За стандарт нөхцлөөр бодоод тэг хариуны алдчихгүй одоо баг зэргийн зөрүүтэй гарна гэсэн үг. 24.8 дециметр кубыг үржих нь 0 асах 1. Тэгсэн чи сая хэд гарлаа? 556 гарсан. 5058 грамм төмөр болсон. 10 граммаасаа 5058 хасчих. Массын хувь гэсэн чинь нэрээ. За хасчих дараа нь юу хэрэгтэй шүү дээ. 494 грамм зис байсан байна. Төмрийн массын хувийг олох гэхээр 10 грамм чинь нийтдээ 100 баггүй. Энэний чинь 5058 грамм нь одоо төмөр байсан. Тэгэхээр энэ хэд болох вэ? Тэгэхээр 5058-ыг 100-аар үржүүлээд энэ чинь 10-аар л үржүүлэх гэсэн үг ш 50/100-ны 58 буюу BC-ийн чи одоо ямар 51 рүү шилжүүлж авъя гэхээр 50.6 буюу 51 рүү шилжүүлэх гэдэг байна. BC-ийн 51 22.4-ээр батхаар яг 56 гараад байгаа байхгүй. За ихт одоо яах вэ? Хэрвээ үлдэгдэл металлыг агаарт бүрэн шатаавал гинэ. Үлдэгдэл метан зисийг агаарт шатаана гэхээр юутай оруулах вэ гэхээр хүчил төрөштэй оруулна. Тэгэхээр юу үсэх вэ гэвэл сийн оксид үүснэ. Хэдэн грамм үлдэгдэл металл гэхээр 494 грамм. 2-ыг үржих нь 64 грамм. Хичнээн грамм сийн оксид үүсэх гэсэн учраас x грамм. 2-ыг үржих нь 64 дээр нэмэх нь 0-ийн массыг нь бодож байгаа шүү дээ. Энд чинь 2-ыг үржих нь 80 гэсэн үг байхгүй. За 494 грамм зисийг аваад хүчил төрөштэй оруулахад x грамм сийн оксид үүсдэг юм аа. Тэгвэл 2-ыг үржих нь 64 грамм зисийг аваад хүчил төрөштэй оруулахад 2-ыг үржих нь 80 грамм зисийн оксид үүсдэг юм аа. X тэнцүү хураах үйлдэлийг хийн. X-ийн эсрэг талын хоёрыг үржүүлээд 2-ыг үржих нь 80-ыг үржих нь 494-ийг хуваах нь 2-ыг үржих нь 64. Энэ хоёр хураагдлаа. Тэгэхээр 494-ээ хэдээр яг хураагаад болно л да. Хоёулангийн жишээлбэл 2 тураагаад 4 тураагаад ингээд бол бодох боломжтой. Гэхдээ би бол хуцаа хийнэ. Та бүхэн маань энийг бол 6175 грамм сийн оксид үүсчээ. Өөрөөр хэлбэл D нь бол 6.2 л юм байна тий. За гэхдээ одоо та хэд энэгээр ингээд нөгөө сорилын чи хариун дээр бол яг ингээд 22.4-ээр бодоод хариу нь гаргацсан байгаа юм байна. За тэрэн дээр анхаарал хариу нь бол баг зэргийн зөрөө гарна. Яагаад гэвэл 24.8 22.4-ээр тооцсон ялгаатай учраас. За дөрөвдөх нь хэдэн грамм эслээс хэрвээ урвал 5% досны хүчил ашигласан бол зөвхөн төмөртэй урвалд орсон хүчлийн массыг олгоно. За төмөртэй урвалд орсон хүчлийн масс. За төмөр дээр нэмэх нь досны хүчил тэнцүү P-ийн халаар 2 дээр нэмэх нь H2. За энэ болохоор энэ чинь төмөр нь хэд гэсэн бэ гэхээр энэ дээр төмөр гэдгээ 50 шүү дээ. Юуных гэдгээс сайхан 50 5058 грамм
Энэ бол 56 г. Давсны хүчлээ x-ээр x төмөртэй уралд орсон хүчлийн массыг олгосон учраас x грамм юм байна. Уусамлын массыг олгосон юм шүү дээ. 3-ыг үржих 36 г. 36.5 шүү дээ. 0.58 грамм төмөрчин x грамм h холоортой уралд орлоо. 56 грамм төмөрчин 3-ыг үржих 36.5 грамм h холоортой уралд орчээ. За ингээд хэд гарсан бэ гэхээр нэг ч одоо бодохгүй болох юм байна. За 3-ыг үржих нь юун 3-ыг үржих 36.5 бэ гэдэг шиг болгох л дээ. Энд 2 байсан байна. Даанч нэг сонирхол. За 2-ыг үржих нь 36.5 үржих нь 5000-58 баахан 56. Тэгэхээр 659 грамм давсны хүчил байжээ. За энэ бол уусан байцын масс буюу цэвэр усгүй давсны масс шүү дээ. Тэгэхээр уусамлын масс буюу том куб болохдоо уусан байцын массыг 100 нөгөө c хуваараар үржүүлээд тэгээд 100 даваад нь шүү дээ. Нөгөө процентын концентрац олдог томьёогонд л орлуулчихж байгаа. Тэгэхээр 659 граммыг хэдэн хуваар үржүүлсэн бэ гэхээр 5 хуваараар үржүүлээд тэгээд 100 даваасан гэсэн үг байхгүй. За тэгэхээр 146 гарахгүй энэ чинь нөгөө 22.4-ээр бодсон учраас үржих нь 5 хуваахан 100 0.32 яг буруу бодчихлоо шүү. Уусамлын масс шүү дээ. Томьёогоо бичиж байгаа бодохгүй бол бүр бааларлаа. За уусамлын массыг олъё. За уусамлын массыг олдог томьёо биднэрт ямар томьёо байдаг вэ гэхээр ийм томьёо байдаг юм байна. Процентын концентрацтай томьёо. С хувь тэнцүү ийм уусан байцыг 100%-аар үржүүлээд ийм уусамлт хуваана. Энийг олохын тулд С хувьтай байраас олчихно. Ийм уусан байцыг 100-аар үржүүлээд С хувиар ийм уусан байц нь 659 граммыг 100-аар үржүүлээд С хувь нь 5 гэсэн шүү дээ. Тэгэхээр 659-ыг үржих нь 100 хуваахан 5 тэнцүү 131.8 грамм буюу FGH нь бол 132 грамм байсан байна. Ингээд энэ 24.8-аар бодвол одоо сорилын хариулт хэсэгтээ яг таарч байгаа шүү. Тийм учраас хоёр аргаар хоёулангаар нь тус нь бичээд бодоод үзээрэй. За x, y, z гэсэн тэмдэглэгээ бүхий дөрвөн хатууд ээж өгчээ. Эдгээр нь цахилгаан дамжуулагч чанарыг судлаад W цахилгаан хатуу байдсан мөртлөө цахилгаан дамжуулдаг гэхээр W бол металл гэж. Эсвэл балчуулга гэж болно. Эхлээд балчуулга гэсэн юм хаалга юм. За x, y, z-д нь цахилгаан дамжуулахгүй гинэ. Дараа нь дөрвөн дээжийг алхаар зохиход W чинь цахилгаан дамжуулдаг, давтагддаг гэхээр энэ бол яалтчгүй металл гэж. Тэгвэл металл нь алт ганцхан байна. Энэ байх магадaltaй. X дээж дээр хэдэн хэсэг болон ботарсан. За дараа нь Y дээж нунтаг болтлоо жижиглэгдсэн бол Z дээж ямар нэг үрт. Үүний дараагаар дээжүүдийг спиртэн дээн дээр халаахаар Y дээж хуурай нэрэгддэг. Энэ хуурай нэрэгддэг гэхээр йод байх боломжтой. За ингээд бүгдээ тестүүдээ хийж үзье. За W дээж бол цахилгаан сайн дамжуулдаг, давтагддаг, азотын хүчтэй уусдаггүй. Энэ бол алт юм. Алт нь металлын тас дорн бүтцтэй. За тэгэхээр W буюу W нь алт гэсэн байна. X дээж цахилгаан дамжуулахгүй зохиход хэдэн хэсэг болон ботардаг, азотын хүчтэй уусдаг гэвэл энэ хар тоглооны сульфид байсан байна. За Y дээж цахилгаан дамжуулахгүй нутаг болж жижиглэгдэх, халаахад хуурай нэгддэг гэхээр яа молекулын бүтцтэй.
Z нь хатуу өөрчлөлтөнд ордоггүй, хайлдаггүй бол энэ захиурын оксид 2 юм аа. Ингээд W буюу N3, P буюу X нь 1, Y дээж нь 4, Z дээж нь 2. Захиурын оксидын бүтц нь орон тойрын том молекулын бүтцтэй гээд 10 дугаар ангийн сурвалжигчдаар байдаг те. Ионы орон тойр бүхий бодис гэхээр хар тулганы оксид байжээ. Ингээд дараагийн тэр 6 моль соль гэдгийг бол энэ бол ингээд дуусч байгаа гэсэн үг ээ. За ингээд тестүүдээ бол эхнээс нь дахиж давчиж ажиллаж үзээд мөн дахиад нөгөө сорилоо бол дахин 2 3 давтаж ажиллаад өөрийн болгороо. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.